Сайн бацгаана уу, Руна ТV суугтаа тавтай марилцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд хоёр хэрэг ярьж өгөх гээд бэлдлээ. Эхнийх нь 13 настай хүү Диагод тохиолдсон явдлага. Хоёр дахь нь Америкийн нэгдсэн улсад амьдардаг 11 настай Солонгос гаралтай хүү И Хёнгны тухай хэрэг байгаа. Өнөөдөр ярих хэрэг нь болохоор хоёулаа хүүхдүүдийн талаар ийм хэрэг байгаа. Тэгээд зүгээр нэг сургуулийн амьдралын энгийн түүх биш, жирийн хүүхдүүдийн амьдрал хэрхэн нэг мөсөн аимшигтайгаар өөрчлөгдсөн бодит тийм хэрэг байгаа. Ярихад маш болгоомжтой хандмаар эмзэг сэтвч гэсэндээ энэ түүх та бүхнийг энэ асуудлын талаар дахин нэг удаа бодож үзэхэд хүргэнэ гэж найдаад одоо хоёр хүүгийн тухай түүхийг ярьж эхлэе. 2019 оны 9 сарын 16-нд Америкийн нэгдсэн улсын Калифорниад байрлах Лэндмарк дунд сургуулийн үдийн хоолны цаг болж байсан. Тухайн сургуульд 8 дугаар ангид сурдаг 13 настай Диего өөрийг нь байнга дээрлэхэж ирсэн ангийн хүүхдүүдийн өмнө зогсож байдаг. Тэр айсан мэд хоёр гараа урдаа авхээд нүүрэндээ их төгссөн төрхтэй зогсож байсан. Тэр үед Диего руу нэг хүүхэд хідэн үхэлчгээд гинэт Диагогийн нүүрлүү нударгаараа цогтөг. Диего ганхаж ухарч байх тэр мөчөд хажууд нь байсан өөр нэг хүүхэд Диагогийн нөгөө талын газрыг нь дахин нэг зогсон. Диего тэнцвэрээ алдаж газарт унахдаа бетон баг нь мөргөж толгоогоо хүчтэй мөргөж унсан. Тэр цохилтын дараа бүр хоошоо савж унаад газар толгоогоо дахиж цохиод ундаг. Энэ бол Диагогийн туулсан олон дээрлэхэлт олон зүйлсүүдийн ердөө нэгэн хэсэг нээсэн. Диего хөө Америкийн нэгдсэн улсад Өмнөд Америкийн цагаач гэр бүлд төрсөн бөгөөд дөнгөж 1 настайдаа ээжигээ алдсан. Аав нь маш их ажил хийдэг байсан учраас гэртээ байх нь цөөн. Үнэн дээр аав нь 1 настай Диего болон өөр хүүхдүүдээ ганцаараа өсгөхөд нэлээд хэцүү боломжгүй болсон учраас гэр бүлийнхнэрээ ярилцсны дараа тэд Диагогийн нах зэгчээнд бөөндөө очиж хамтдаа амьдарцгааж эхэлдэг. Гэвч түүнээс 6 жилийн дараа Диагогийн аавч бас нас бардаг. Үүнээс хойш нах зэгч, нах зах хоёр нь хууль ёсны Диагогийн асран хамгаалагч нь болж өөрсдийн хүүхдүүд болоод Диаго зэрэг нийт 6 хүүхдийг бүгдийг нь өөрийнх мэт хайрлан халамжилж өсгөдөг. Диаго бусад үеийнхээ хүүгүүдтэй адил видео тоглоомд дуртай, хөл бөмбөг, хөгжим, уулан далхах зэрэг зүйлсийг сонирхдог жирийн нэг хүү байсан. 2018 онд Диего Лос Анжелес хотоос зүүн тийш ойролцоогоор 110 км-ийн зайд байрлах Морено Валли бүсийн Лэндмарк дунд сургуульд элсэж ордог. Энэ сургууль нь 6-аас 8 дугаар ангийн нийт ойролцоогоор 800 орчим сурагч сурдаг. Тухайн бүс нутагт ойролцоогоор Испаник болон хар арьстай иргэд олноор амьдардаг тул сурагчдын 66% нь Испаник, 18% нь хар арьс сурагчдаас бүрдсэн сургууль байсан. Диего эхэндээ сургуулийн амьдралдаа нэлээд сайн дасаж, найз нөхдөдтэй болж амжилттай сайн суралцаж байсан. Гэвч дүлгөөн дотогшоо зан чанартай Диегог хэдэн хүүхдүүд 7 дугаар ангиас нь эхлэн дээрлэхэж эхэлдэг. Нэг удаа хэн нэгэн Диегогийн пүүзийг хулгайлж Диего хөл нүцгэн гэртээ харахад хүрсэн байдаг. Дараа нь бүр хувцсан чалга болж исэн тохиолдлууд маш олон гарч исэн. Анхандаа хөвгүүдийн хоорондын тоглоом шоглоом гэж бодогдсон ч удалгүй энэ нь доромжлол, гадуурхал, хүчирхийлэл болон хувирдаг. Чэйж рүү цохих, хараал хэлэх, сүрдүүлэх гэх мэт дээрлэхэлт нь улам хэрцгий болж эхэлдэг. Үүнийг мэдсэн нах зэгч нь олон удаа сургууль дээр нь очиж Диего сургуулийнхаа хүүхдүүдэд дээрлэхүүлж байна гэсэн асуудлыг тавьсан ч гэсэн сургуулийн зүгээс дандаа за ойлголоо гэдэг хариулт төдийг өгөөд л энэ асуудлыг ерөөсөө ноцтойгоор авч хилцдэггүй байсан. Хүчирхийлэл үйлдсэн сурагчдад өгсөн арга хэмжээ нь ердөөл дээрлэхтээ сурталчлан сэргийлэх танилцуулах хуудас тарааж уншаарай гэж өгөхөөс хэтэрдэггүй байсан. 7 дугаар ангиа төгсөж зуны амралт эхлээд хэсэг хугацаанд энэ бүх дээрлэхэлт намжсан юм шиг санагдаж Диего зуны амралтаа маш заргалтай өнгөрөөсөн. Ингээд 2019 оны 9 сарын ихээр шинэ хичээлийн жил эхлэж Диего 8 дугаар ангид ордог. Хичээл эхлэхдээ зэрэгцэн дээрлэхэлт дахин эхэлсэн. Энэ удаад хүчирхийлэл хавсарсан бөгөөд илүү ширүүсэж эхэлсэн. Шинэ хичээл эхлснээс хэдхэн хоногийн дараах буюу 9 сарын 12-ны пүрэв гарагт Диего дахин тэр хүүхдүүдэд зодуулдаг.
Тэгээд Диего шинжлэх ухааныхаа багш дээр очиод үннийг хэлэн багшаасаа тусламж хүсдэг. Аз олж багш нь Диегогийн царай зүсийг хараад асуудлыг маш ноцтой байна гэж үзээд тэр даруй удирдлагадаа буюу дэд захирал Камило Коннорт мэдэгддэг. Шинжлэх ухааны багш хэлэхдээ зодон болсон газар цаг нь тодорхой, CCTV-г шалгаж үзэх юм бол үнэн эсэх нь шууд харагдана гэж хүртэл дэд захиралтаа хэлдэг. Гэвч дэд захирал Камила за бичлэгийг нь би нэг бүрчлэн шалгаж үзье гэж хэлсэн ч үнэндээ огт шалгаагүй. Өөр ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр өдөр гэртээ ирсэн Диего сургуулийн хүүхдүүд өөрийг нь зодсон, дараа нь дахиж зодно гэж сүрдүүлсэн талаар наах зэгчтэй бүгдийг нь ярьдаг. Нах зэгч нь саяхан мэдсэл хийлгээд гэртээ хэвтэн эмчлүүлж байсан болохоор сургууль дээр нь өөрөө очих боломжгүй байсан учраас өөрийнхөө насанд хүрсэн охин Жасминдээ маргааш Диеготой хамт сургууль дээр очиод энэ асуудлыг тодруулаад ирээч гэж хэлсэн байна. Ингээд маргааш нь буюу 9 сарын 13-ны баасан гарагт үеэлэгч Жасмин болоод Диего хоёр сургууль дээр очин дэд захирал Камилатай уулздаг. 20 орчим минут үргэлжилсэн уулзалтаар Жасмин хин Диегог дээрлэхэж зоддгийг бид нар бүгдээрээ мэднэ. Дээрлэхэлт нь хитрхи хэрцгий болсон. Тэр хүүхдүүд дараа нь бүр илүү их зодно хүлээж бай гэж хүртэл Диегог заналхийлсан байсан гэж дэд захиралт нь хэлдэг. Мөн энэ байдалтай байгаад ах юм бол Диего айгаад сургуульдаа явах боломжгүй болох магадлалтай байна. Тийм учраас сургуулиас нь ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч гэж шаарддаг. Тэгэхэд дэд захирал Камила би ч бас Диеготой уулзаж ярилцах гэж байсан юм аа. Хэн гэдгийг нь мэдэж байгаа. Энэ удаагийн зодооны шийтгэл болгож тэр хүүхдүүдийг эрх даваа гаргаас эхлээд 3 өдөр хичээлд нь суулгахгүй. Мөн хичээлийн хуваарийг нь өөрчилж цаашдаа Диеготой нэг ангид хамт суухгүй, таарлахгүй байхаар хичээлийнхэн цагуудыг нь өөрчилж тавина. Ийм арга хэмжээ авна гэж хэлдэг. Тэгээд Диегод маш их хэцүү байсан баха. Өнөөдөр хичээлдээ суугаад хэрэггүй. Эгчтэйгээ хамт гэртээ хараад амраа гэж хэлээд түүнийг явуулдаг. Ингээд Жасмин гэртээ ирээд гэр бүлийнхэндээ дэд захирлын амлсан бүх зүйлийг нь дамжуулж хэлдэг. Гэр бүлийнхэн нь үүнийг сонсоод одоо л нэг сургуулийн асуудлыг нь шийдэх гэж байгаа юм байна. Тэгэхээр Диегог хүүхдүүд дахиж дээрлэхгүй байхаа гэж итгэцгээдэг. Гэвч бодит байдал дээр дэд захирал Камила шинжлэх ухааны багшаас анх сонссныхоо дараач мөн Жасмин Диеготой уулзсны дараач амласныхаа дагуу CCTV-ний бичлэгийг огт шалгаагүй. Мөн дээрлэгдэх хөгжээлд нь явуулахгүй, салгах арга хэмжээ ч аваагүй. Өөрөөр хэлбэл тэр маш тодорхой шийдэл хэлчихэд нэгийг нь ч хэрэгжүүлээгүй гэсэн үг. Тэг магадгүй энэ зүйлийг болохоор байнга тохиолддог байсан зүйл учраас дараа нь зохицуулчихъя гэж бодсон ч байж магадгүй. Үүнээс гадна дэд захирал энэ асуудлыг сурагч хариуцсан бусад удирдлага болоод багш нарт юусоо мэдэгдээгүй, мөн захиралдаа ч мэдээлээгүй. Ингээд амралтын өдрүүд өнгөрч Диего даваа гарагт сургууль дээрээ ирдэг. Сургууль дээрээ ирсэн чинь нөгөө дээрлэгдэх хүүхдүүд нь юу ч болоогүй юм шиг сургуультай бас ирсэн байцгааж исэн. Тэд бүр эсэргээрээ сургуульд гомдол гаргасан гэдгийг нь мэдчихсэн Диегог хөшөрхөөд хүлээж байсан. Үдийн хоолны цагаар тэд олон сурагч бөөгнөрсөн сургуулийн үүдний өмнө айсан Диегог дуудан гаргаж дахин дээрлэж эхэлсэн. Хэдийгээр дэд захирал өмнө нь ямар ч арга хэмжээ аваагүй ч гэсэн ядаж тэр өдөр нэг өдөрч болов илүү анхааралтай ажиглах ёстой байсан боловч тэр өдөр дэд захирал Камила амралттай байсан. Тэгэхээр сургууль дээрээ ч бүр ирээгүй байсан гэсэн үг байна. Ингээд тэр өдөр сургуулийн дотор маш аимшигтай зүйл болж хоёр сурагч Диегог цохиж газарт унгаж унсан хүү бетон болон газарт толгоогоо хүчтэй зогсон. Тэгээ энэ хэрэг бол яг тэр өдрийн үдийн цайны цагаар болсон хэрэг байгаа. Хүүг газарт унсны дараа хоёр дээрлэгч хүүхэд Диегог орхиод шууд цогтцгаасан. Диегогийн амнаас хөөс гарч эхлэн тэр хүчт таталт өгж эхэлдэг. Ингээд түргэн тусламж яаралтай ирсэн түргэн тусламжийнхан Диегод хүчил төрөгчийн маск өмсүүлж яаралтай эмнэлэг рүү авч явдаг. Гэвч Диего ноцтой тархиныг гэмтэл авч тархин нь өгчөж эхэлсэн байсан. Ингээд амьсгалын аппаратны тусламжтайгаар арайхийн эмнэлэгт амьсгалж байсан. Диего эцэст нь ухаан оролгүй эмчнэр гэр бүлийнхэнд нь амь насыг нь дэмжих эмчилгээг зогсоох талаар зөвлөдөг. Ингээд хэрэг гарснаас 9 хоногийн дараа гэр бүлийнхэн нь нухацтай бодсны эцэст шийдвэрээ гарган Диегогийн эргэтнүүдийг олон өвчтнүүдэд хандивлан Диего амнасаа алддаг.
Ингээд Морено Валигийн нэгдсэн сургуулийн дүүрэг Диегог нас барсны дараа сургуулийн захирал Скотт Вокер болон дэд захирал Камила Коннор нарыг ажлаас нь төр чөлөөлж өөр багштараар үүргийг нь төр гүйцэтгүүлж эхэлдэг. Цагдаа нар хэрэг гарсны дараах өдөр дээрлэгсэн өөр сурагчийг зодож амь насыг нь алдуулсан хэрэг гэсэн үндслэлээр баривчилсан. Гэвч тэд насанд хүрээгүй тул нэр мэдээлэл нь бол нийтэд ил болоогүй бөгөөд мөрдөн шалгалтын дараа удалгүй тэр хоёр хүүхдийг суллаад явуулсан. Ингээд энэ хэрэг гарснаас 2 жилийн дараа буюу 2020 оны 11 сард 15 настай болсон дээрлэгч 2 сурагчийг өсвөрийн шүүхэд болгоомжгүй байдлаар хүний амнаас хохироосон болон хүч хэрэглэсэн гэх зүйл ангаар яллагдагчаар татдаг. Ингээд удалгүй шүүх хурал болж шүүх хурал дээр прокурор энэ үйлдэлийг хүн амны хэрэг гэж үзэх ёстой, олон нийтийн аюулгүй байдлын үүднээс хатуу ял оноох хэрэгтэй гэж шаардсан. Диегогийн нагц ихч хэлэхдээ сургууль дээрлэхэлт болж байгааг мэдэж байсан мөртлөө идэвхтэй оролцоогүй. Мөн Диего тандан сургуулийн зүгээс дээрлэж байгаа хүүхдүүддээ эсэргүүцэх хэрэггүй, зүгээр л чи төвчгэд бүх зүйл дуусна гэж хэлжсэн талаар нагц ихч нь шүүх хурал дээр хэлдэг. Харин өмгөөлөгч тал зарим хүчирхийллийн баримтыг хүлээн зөвшөөрхийн зэрэгцээ тэд хоригдож байх хугацаанд хүмүүжлтэй байсан. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгийг харгалзан үзхийг шүүхээс хүсдэг. Мөн ийм эмгэнэлт хэрэг огт болох ёсгүй байсан гэдэгтээ санал нийлсэн ч гэсэндээ сургууль хяналт зохион байгуулалт муутай байсан учраас зөрчил гарсан байж болзошгүй гэж сургуулийн бурууг давхар дурдсан. Тэгээ энэ хоёр хүүгийн хувьд болохоор 15 нас хүрснийхээ дараа яллагдагчаар очиод тэгээ шүүх хурал болох хүртэл нэг 40 орчим хоног хоригдоод байж исэн. Ингээд 2021 оны 3 сард шүүх шийдвэрээ гаргадаг. Хоёр сурагчид хоёуланд нь гин буруутай байна гэсэн шийдвэр тогтоогдсон. Шүүгч Рожер шийдвэрийн өмнө тэд Диего ална гэсэн шууд санаатай байгаагүй ч Диегогийн үхэлд шууд хариуцлага хүлээх шаардлагатай. Гэхдээ тэд одоо ч хүүхэд бусдыг ойлгох, өрөвдөх туршлага дутмаг байгаа. Цаашдаа нийгмийн гишүүн болж хамт амьдрахын төлөө өөрчлөгдөх ёстой гэж хэлээд прокурорын шаардсан хүнд ялыг дэмжээгүй. Ингээд тэдэнд хорих ял өгөхийн оронд 150 цагийн нийгмийн ажил, уур хилэнгээ хянах эмчилгээ, дээрлэхэлтийн эсрэг хөтөлбөрт хамрагдах нөхцөлтэй хяналттай суллах шийдвэрийг гаргадаг. Ингээд эцэст нь тэр хоёр хүүхэд шүүхийн явцад өсвөрийн хорих байранд байсан 47 хоногоо засран хүмүүжүүлэх хугацаагаар тооцоод эцэст нь аав ээжийнх нь хяналтандор тэр хоёрыг суллалсан. Диегогийн гэр бүл бол энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж Диего нас барсан байхад түүнийг дээрлэхэж амь насыг нь хөнөөсөн хүүхдүүд ямар ч шийтгэлгүй өнгөрлөө гэж шүүхийг шүүмжилжсэн. Диегогийн хууль ёсны асран хамгаалагч болох нагц ах эгч хоёр нь сургууль дээр дээрлэхэлт явагдаж байгааг олон удаа мэдгдсэн ч гэсэн ямар ч арга хэмжээ аваагүй гэдгээр нь хариуцлага нэхэж иргэний хэрэг үүсгэхээр төлөвлөдөг. Гэвч өмгөөлөгчийн тайлбар ёсоор шүүхэд нэхэмжлэх гаргах эрх нь зөвхөн шууд төрөл садан энэ нь болохоор яг эцэг эхэн л гаргах эрхтэй байдгаа гэж хэлсэн. Гэвч Диегогийн эцэг их хоёулаа нас барсан учраас Диеготой холбоотой нэхэмжлэх гаргах боломж зөвхөн Диегогийн хоёр төрсөн ахт л байна гэж хэлсэн байна. Бага бахаас нь эхлээд эцэг их шиг нүсгсэн асран хамгаалагч болох нагц ихч нагц ах хоёр нь хүртэл зээд үгийнхээ төлөө шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй байсан нь мэдээж үнэхээр харамсалтай байсан. Үүнийг сонссон Калифорни мужийн хууль тогтоогчид 2020 оны 9 сард Диегогийн үхлийн дараах сургамж болж хүүхдүүдийн төрсөн эцэг их хоёулаа нас барсан байсан ч гэсэн тухайн хүүхэд бусдын буруутай үйлдэл хайхрамжгүйгээс болж нас барсан тохиолдолд хууль ёсны асран хамгаалагч нь мөн иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн агуулгатай 2445 дугаар хуулийн төслийг батлуулж чадсан байна. Ингэснээр Диего хүсгэж ирсэн хууль ёсны асран хамгаалагчид нь нэхэмжлэл гаргах эрхтэй болж нагц их ах хоёр болоод Диегогийн төрсөн хоёр ах нь Морено Валигийн нэгдсэн сургуулийн дүүрэг Лэндмарк дунд сургуулийн дэд захирал Камила Коннор мөн хоёр дээрлэгч сурагчийн эсрэг үхлийн нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргаж чаддаг. Өмнөх эрүүгийн шүүхээр дээрлэгсэн хоёр хүүхдүүдийн үйлдэл нь болгоомжгүйгээс хүний амь хохироосон гэдгийг хэлж энэ иргэний шүүхээр сургуулийн зүгээс дахин ирсэн дээрлэлтийн мэдээлэлээр зохиох арга хэмжээ авч хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Тийм учраас хариуцлага
хүлээх ёстой гэсэн талаас нь авч хэлэлцсэн шүүхөрл болсон. Хэмжлэх тал болохоор сургууль дээр дээрлэхэлт хүчирхийлэл газар авсан байхад сургуулийн ажилтнууд бараг ямар ч идэвхтэй арга хэмжээ аваагүй, сурагчдыг хамгаалах журам, гарын авлага, хариу арга хэмжээний системч ерөөсөө хийгээгүй гэж асуудлыг бол үүсгэсэн. Өөрөөр хэлэх юм бол сурагчдын аюулгүй байдлыг хангах, зохих, хяналт тавих үүрэгтэй мөртлөө лендмарк сургууль хариуцлагагүй, хяналтгүй байсан гэж шүүмжилсэн. За харин сургуулийн талаас болохоор өмгөөлөгч нь зарим ажилтан журмаа баримтлаагүй алдаа гаргасан байж магадгүй ч гэсэн Диагогийн өхөл бол түүнийг зодож амь насыг нь хохироосон 2 хүүтэй шууд холбоотой. Тиймээс сургууль ямар ч хариуцлага хүлээхгүй гэж өмгөөлж исэн. За ингээд энэ шүүх хурал бол 3 жил явагдсны эцэст 2023 оны 9 сарын 15-нд Диагогийн гэр бүл болоод боловсролын байгууллага 2 эцэст нь тохиролцоонд хүрдэг. Шүүгч сургуулийн дүүрэгт дээрлэхэл сургуулийн хүчирхийллийн эсрэг шин зураг боловсруулж ажилтнуудад сургалт хийн. Мөн хохирогч Диагогийн гэр бүлд $27 сая нөхөн төлбөр олгох шийдвэрийг баталж чаддаг. Энэхүү тохиролцооны дараа бол Диагогийн гэр бүлийнхэн энэ үр дүнг сонсоод асар их шаналл дагуулсан ялалт байна гэж тодорхойлсон. Мөн хэрвээ сургууль Диагогийн дээрлэхтийн асуудлыг эртнээс ноцтой авч хэлэлцэн зөв арга хэмжээг авч чадсан бол Диагогийн үхлийг урьдчилан зогсоох боломжтой байсан гэж хэлдэг. Тэд Диагог алдсан уй гашуугаа насан туршдаа үүрэх боловч энэ хэрэг бусад сургуулийн байгууллагуудад сургамж болж бодит өөрчлөлт хийхэд хүргэнэ гэж найдаж байна гэсэн үгийг бас шүүхтээр Диагогийн нах зах эгч хоёр нь хэлсэн байдаг. За тэгэд энэ хэрэгтэй холбоотойгоор төр төтгөлзүүлэгдчихсэн байсан сургуулийн захирал болоод дид захирал хоёр бол эцэст нь албан тушаалаасаа халагдсан. Боловсролын байгууллага цаашид ийм эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байхаар дээрлэхлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бодлого хэрэгжүүлнэ гэж амладаг. За ингээд харамсалтайгаар амь насаа алдсан Диаго хүүгийн үхлийн дараа хийгдсэн мөрдөн шалгалт 2 удаагийн шүүхийн процессын дараа ингэж энэ хэрэг дуусаж хаагдсан байна. За ингээд та бүхэнд ярьж өгсөн эхний манд хэргийн түрээд өндөрлж гин маш харамсалтай ийм хэрэг байгаа. За тэгээд одоо болохоор та бүхэндээ энэ хэрэгтээ маш төстэй 2 дахь хэрэгээ ярьж өгье. 2025 оны 9 сарын 24-ний шөнө Жоржиа мужийн Колумбиа каунтид бүгд унтсан нам гөмшүн 11 настай нэг хүү чимээгүйхэн өөрийн амийг игүүтгдэг. Тэр бол тухайн бүсийн Хаарлем дунд сургуулийн 6 дугаар ангид сурдаг И Хёнгён хүү байсан. Тэр хүүгийн англи нэр нь Эйден байсан болохоор үүнээс хойш би Эйден гэдээрээ. Ийм балчир хүүхэд яа ийм сонголт хийх болсон шалтгаан нь сургуулийн дээрлэхэлт хүчирхийллээс үүдэлтэй асар их шанал байсан. Эйдний эцэг эх нь хэлэхдээ хүү маань дунд сургуульд орсноос хойш бусад хүүхдүүдийн дээрлэлтээс болж сургуулийн амьдрал нь маш хэцүү болсон. Тиймээс Эйден зөвлөгөө авч сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан ч энэ хугацаанд эцэг эхтэй би дээрдэж байна гэж хэлж тайвшруулсаар ирсэн гэдэг. Тэгээ энэ үгэнд нь бол аавч хоёр нь хүүгээ дээрдэж байгаа юм байна гэж бодож авсан боловч эцэст нь ийм зүйл болсон. Эцэг эх нь манай хүүгийн тесрэглэх ёстой байсан шанал үнэхээр тэсхийн аргагүй хэмжээнд хүрсэн байсан бололтой гэж хэлцгээсэн. Эйден Виржиниа мужид бага насаа өнгөрүүлээд дараа нь Жоржиа мужийн Гроувтаун руу нүүж Ючи Крик баг сургуульд сурч байсан. Эцэг эхийнх нь хэлснээр Эйден өглөө орой бүр ээж аавыгаа чанга тэрвэрч хайртай шүү гэж шивндэг. Эцэс төгсгөлгүй хайр татам хүүхэд байсан гэж хэлдэг. 2025 оны эхээр Эйден хөр шот Хаарлемд байрлах Хаарлем Middle School-д элсдэг. Энэ сургуульд 6-аас 8 дугаар ангийн нийт 1000 орчим сурагч сурдаг. Хөдөө аж ахуй орон сууц хосолсон Америкийн өмнөд нутгийн жижиг хотын шинжтэй сургууль байгаа. Тус сургуулийн сурагчдын 63% нь цагаан арьстай, 19% нь хар арьстай, 10% нь Хиспаник гаралтай хүүхдүүд сурдаг байсан. Аз гаралтай сурагчид 1% орчим л байсан учраас том хотуудын сургуулиудтай харьцуулахад бол Аз төрхтэй хүүхэд бараг л харагддаггүй байсан гэсэн үг. Эйден сургуулийн хамтлагт орж тромбон хөгжим үлээдэг байсан. Хөл бөмбөгт маш их дуртай, клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүү байсан. Лего угсрах дуртай, өөр тоглоом хийж болдог платформ болох Roblox-ыг байнга тоглодог хүү байсан. Өөрийн хийсэн тоглоомдоо хүртэл Spread the Love буюу хайрыг түгээе гэж нэр өгсөн нь тэр хүүхэд ямар дулаан сэтгэлтэй хүү байсныг харуулдаг. Гэвч жижигхэн туранхай биетэй, Аз царайтай, урт үстэй
муу хүүхдүүдийн амархан бай болдог байсан. Тэд Эднийг тасралтгүй шоолж, гадуурхаж, дээрлэхэж зовоодог байсан. Эднийг нас барсны маргааш нэг хүүхэд гэрт нь ирж сургууль дээр Эдэнд юу тохиолддог байсныг эцэг эхт нь ярьж өгдөг. Эдэн сургууль дээрээ гадуурхалт, хүчирхийлэлт, зэрэгт өртөө зогсохгүй бүр амь насанд нь занл хийсэн зүйлс хүртэл байнга болдог байсан гэж сургуулийнх нь хүүхэд аав ээжд нь ярьдаг. Үүний дараа эцэг эх нь сошиал медиагаар дамжуулан бусад эцэг эхчүүдэд ч гэсэн Эдний талаар сонссон зүйл байвал хэлж өгөөч гэсэн хүсэлт гаргадаг. Тэгэхэд бусад хүүхдүүд ч гэсэн эцэг эхтэйгээ тэдний дэрж Эдэн сургууль дээр удаан хугацаанд дээрлэхүүлэлт, гадуурхалтанд өртөж ирснийг өөр өөрсдийнхөө харсан өнцгөөс аав ээжд нь ярьж эхэлцгээсэн. Эдний эцэг эх дээрлэхтээс болж зөвлөгөө эмчилгээ авч байсан ч Эдэн маань биднийг санаа зовоолохгүй гэж гайгүй болж байна гэж ярьдаг байсан бололтой гэд сүлд нь маш их харамссан. Эдний хэрэг одоогоор боловсролын байгууллага болон хамгаалалтын байгууллагын түвшинд мөрдөн шалгалт нь явагдаж байгаа. Тухайн мужийн хуулиар сургуулийн хүчирхийлэл дээрлэхтээс үүдэн гэмтэл авах эсвэл нас барсан тохиолдолд насанд хүрээгүй байсан ч гэсэндээ 13-аас дээш насныханд бол эрүүгийн хэрэг үүсгэх, хүнд гэмт хэрэг яллах боломжтой гэж мэдгдсэн байсан. Тэгэхээр цаашдын мөрдөн шалгалтын үр дүн бол дээрлэгчсэн хүүхдүүд яллагдагчаар татагдах магадлалтай гэсэн үг байгаа. Эдэн энэ хорвоог орхиод 12 хоногийн дараа буюу 10 сарын 6-нд Эвингс хотод оршуулгын ёслолыг нь гэр бүлийнхэн болоод 100 гаруй найз нөхөд хөршүүд нь цуглан хийцгээсэн. Хэдийгээр Эдний 11 настай богинохон амьдрал 2014 оны 5 сарын 29-нд эхэлж 2025 оны 9 сарын 25-нд дууссан ч гэсэн Spread the Love буюу хайрыг түгээе гэсэн түүний мессеж нь дээрлэхэгч биш найз нь бай гэсэн урай болж орон нутаг даяар тархаж эхэлсэн. Одоо болохоор яг энэ үйл ажиллагаанд бол маш олон сургуулиуд оролцсон. Дээрлэхэлт бол ерөөсөө сайхан зүйл биш ээ. Тэрний оронд найз нөхөд байхыг сонгох хэрэгтэй гэсэн урайнд ор маш олон сургуулиудад арга хэмжээнүүд зохиогдож байгаа юм билээ. Тэгээд энэ хэрэг бол яг бас гараад удаагүй байгаа болохоор дээрлэгчсэн хүүхдүүд болоод сургуулийн тал яг ямар арга хэмжээ авахулсан бэ гэдг нь бол арай тодорхой болоогүй байгаа юм билээ. Тэгээд сүүлийн үед Монголд ч гэсэндээ сургуулийн дээрлэхэлт нэлээд их байгааг сошиал медиа хаагуудаас бид нар ер нь бол харж байгаа. Тэгээд Монгол улсын хууль нь сургуулийн хүүхдүүдийн дээрлэхэлтийн асуудлыг яг яаж авч хэлцдэг, хэрхэн урьдчилан сэргийлдэг талаар бол та бүхэн мэдж байгаа зүйлээ бас комент хэсэгт бичиж хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд эргэн тойронд байгаа хүүхдүүдтэй дүүнартаа өөрийнхөө хүүхдүүдэд бас дээрлэхэгч биш найз нь байгаарэ гэсэн урайг хэлээд яг хүүхдүүдтэй бас сайн ярилцаж хэлж өгөөрэй гэж би та бүхнээс хүсэж байна. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань маш харамсалтай. 2 бяцхан жоохон хүүхдүүдэд тохиолдсон сургуулийн дээрлэлтээс үүдсэн урьдчилаад арга хэмжээ авч энэ 2 хүүхдийн амь насыг хамгаалах боломжтой байсан боловч зохистой арга хэмжээ авч чадаагүйгээс болоод ийхүү 2 хүүхэд амиа алдсан юм харамсалтай хэрэгүүд байлаа. Тэгэд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.